Өмнөх хичээлийн гэрээний даалгавар буюу за нийт 19 бодлогыг өгсөн. За ингээ гэрээний даалгавраа явц сурын багш нь шалгаад засаад явуулчихсан байгаа. За тэгэхээр миний хүүхдүүд гэрээний даалгаврыг 90% гүйцэтгэлтэй буюу сайн хийсэн учраас гурлаа өнөөдрийн дараагийн шинэ хичээл рүү хамтдаа орё. За өнөө 350 км-ийг 100 км цагт хуваах юм бол 3.5 цаг гарах нэ. За тэгвэл бид нар хамгийн ихний олгож байсан зүйл буюу энэ хоёр тус тустай 3.5 цаг явсны дараагаар бие биетэйгээ уулзах юм байна. Тэгэхээр ч үстэй. Өнөөдөр бол надад чинь 3 цаг 30 минуттай. Тийм 3 цаг 30 минут. 3.5 гэхээр чинь 5 ч нэг тэнцвэртэй бол. Тийм 0.5 гэдэг маань нэг зүйлийг яах нь тэнцвэр хуваасан буюу 2-ны 1 хэсэг хагасна гэж үздэг тийм үү? За тэгвэл 1 цагийн хагас нь 30 минут гэж үзэх юм бол яг 3 цаг 30 минутын дараа энэ хоёр машин бие биетэйгээ уулзах нэ. За одоо гурлаа хамтдаа явсан хурд хамтдаа туулсан хугацааг нь олчихлоо. Одоо юуг нь болох вэ? Хэдэн цаг яваад уулзахыг нь. Тэгвэл яах нь? Гурлаа олцсон шүү дээ тэрийг. Хоёулаа 3.5 цаг буюу 3 цаг 30 минутын дараа уулзах нь байна энэ хоёр машин. Тийм үү? За тэгвэл одоо тусыг нь явах замыг олъё. За тэгвэл автобусны замыг олохдоо хурдыг хугацаагаар үржүүлж болох буюу за багш нь автобусны явсан замыг SA үсгээр тэмдэглэсэн байна. За тэгвэл 40 км-ийг 3.5 цагаар үржих юм бол автобусны урд нь 100 нийт туулсан зам нь 140 км болох нэ. За тэгвэл автобусны явсан зам нь 140 км юм бол машины явсан зам нь хэдэн километр вэ? Машины явсан замыг олохдоо машины хурдыг хугацаагаар үржүүлж 210 км зам туулах нэ. За тэгвэл энэ хоёрын туулсан зам нь нийт хэд байх нь вэ? 350 км байх нэ. За тэгвэл энэ хоёр машин хэдэн цагийн дараа уулзсан байх нь вэ? 3 цаг 30 минутын дараа нийт автобус 140 км, машин 210 км явсны дараагаар бие биетэйгээ уулзах нэ. За тэмдэглэж авах зүйл байвал тэмдэглэж аваад асуух зүйл байвал багштайгаа ярилцаад дахин тайлбарыг аваарай. Багш тэмдэглэж авчлаа. За асуух зүйл байна уу? Байхгүй. Би тайлбарлахгүй. За тгий тайлбарлая. За. АБ хоёр хотын хоорондох зам дахиад дахиад гинэ. 300 км. Тэгээ хоёр хотоос угталсан нэгэн зэрэг 30 км цагийн хурдтай мотоциклтэй хүн. Тэгээ 70 км цагийн хурдтай машинтай хүн гарав. Тэдний хэдэн цагийн хэдэн цагийн дараа уулзвэ. Эхлээд 70 км цаг дээр 30 км цагаараа нэмээд тэгээд 100 км цаг гарна. Тэр 100 км цагийн тэр хоёрын цагт нийт хоёулаа нийлээд хэдэн километр цаг явдаг вэ гэсэн хурдна. Тэгээд нөгөө хугацаагаа олохын тулд нөгөө тэр хурдыгаа нөгөө юу лээ хурдыгаа намдаа үржиж болно. Тэгээд 20 км цагаараа биш 20 км юу яа 20 км цагаараа
300 км-тэй хуваана. За. 300 км та хуваагаад тэг 3 гарч байгаа. 3 нь юу вэ гэхээр нөгөө тэр хоёр 3 цагийн дараа уулзна. За. Хугацаа 3 цагийн дараа уулзах юм байна. Тэгэхээр баяртай маргааш уулзъя. за